Өмнө нэг Монгол улсад нэг хадгалам зээлийн хоршоодын хохирогчдын асуудал гэж нэг том давлгаа яваад улс орон даяар маш олон хохирогчтой нэг хэрэг гарсан да. За яг тэрүүн шиг ийм асуудал Монголд гарах гээд байгаа шүү. Энэ орон сууцны захиалга өгөөд хохирсон иргэдийн асуудал. Энэ бол маш ноцтой түвшинд хүрсэн. За манай Баянгол дүүрэг дээр энэ бол бүр хэдэн жил үргэлжиж байгаа. 12-с 16 онд намайг гишүүн байхад энэ асуудал байсан. Одоо энэ асуудал үргэлжилж байгаа. Тэгэхээр би юу хэлэх гээд байна гэхээр энэ хуулиараас нэлээд юм бас зохицуулах юм байна. Энэ бол маш чухлаа. За дээрэс нь энэ барилгын компаниуд хугацаанд үргээ биелүүлдэг. Дээрэс нь давхар зардаг. Бүр ингээд зарим нь бүр залилангийн шинжтэй болсон. Зарим нь бол за яг хөө байрыг чинь нэг хизээ нэгэн цагт өгнө гэхдээ мөнгөний эргэлдүүлдэг одоо нэг ийм бүр ингээд мэрэгшээд энэ компаниуд ч бүр ийм болчихжээ. Тэгэхээр энэ дээр л энэ бүх зүйлийг одоо оруулж өгсөн үү гэдгийг хармаар. Дээрэс нь энэ залилдаг барилгын компаниуд чинь залилж яагаад компанийнхаа нэрийг солиод дахиад залилаад эхэлдэг. Энэ минийг одоо бас тэр бүртгэл дээр чинь хар жигсаалт магсаалт гэд гаргах юм байна уу гэдгийг асуух гэсэн. За дээрэс нь энэ эхлээд ингээ барилга захиалахад ингээ нэг скиз зураг хүмүүс танилцуулдаг штэ. Ногоон байгууламж эндээ тоглоомын талбай за энэ хотхонд хэдэн байшин байна гэд. Тэгэнгүүтээ айлууд оронгууд дахиад нөгөө хотхонд нь 5 биш 10 байшин болоод явцдаг. Тоглоомын талбай нь нэг жижигхэн юм болдог. Тэгэхээр энийг тэр бүртгэлийн скиз зураг мурган тийшээ ингээд орж байгаа юу? Энэ өөр их чухал асуудал. За энийгээ зөрчсөн тохиолдолд одоо хариуцлага хүлээх энэ анх захиалга өгтөө сайхан амлаж исэн юмнууд нь зөрчих юм бол хариуцлага хүлээдэг юмнууд байна уу гэдэг зүйл байгаа. Яагаад тэгэхээр манай Баянгол дүүрэг дээр одоо энэ байшинг хүлээсэн хүмүүс маш хохирсон. Өргөдлийн байнгын хорон дээр ирсэн. За энэ хүмүүс ямар байдалд орсон байдаг вэ гэхээр нэгдүгээрт олон жил амьдрах газаргүй явсан. Хоёрдугаарт зарим нь машиндаа амьдардаг. За энээс болж одоо нөгөө захиалга өгсөн хүн буруудаад гэр бүл салдаг. За амиа хорлсон тохиолдлууч байгаа. Сэтгэл санааны хохирол маш олон хүн нь нас барсан гэд ингээд бүр хохирол нь бол үнэхээр их байдаг юм а. Тэгээ энэ хүмүүс хөрхи ингээд гудамжинд бас олон жил яваад сая өргөдлийн байнгын хорон дээр энэ асуудлыг ингээд сонсоод ажлын хэсэг гараад тэгээд сайн зориг гишүүн бас ингээд хууль санаачлаад орж ирж байгаад би бол баярлж байна. Бас нэг энэ асуудлуудыг шийдээсэй гэж. За одоо байгаа энэ асуудлуудыг бас энэ хуулиар шууд зохицуулна гэж иргэдэд бас хэлмэг байна. Энэ бол цаашдаа хийх гэрэн дээр. Зүгээр барилгын одоо дуусаагүй барилга дээр захиалга өгсөн байгаа этгээдүүд энэ хууль одоо батлагдаад хүчин төгөлдөр болвол барилгын компанитайгаа яриад гэрэндээ өөрчлөлт оруулаад ч юм уу энийгээ баталгаажуулах арга хэмжээ энэ хийж болно. Одоо бас тодорхой нээлтүүд байгаа боловч энэ гэрээний талууд бас тохиролцоод шинэ хууль эрх зүйн орчны дагуу бас гэрээгээ тодтохыг бол одоо боломж нь иргэний хуулийнхаа хууль утсаа хэрэглэх зарчмын дагуу байж байгаа боломжтой байгаа. Энэ хүрээндээ явд. За ерөн зүгээр энэ орон сууцны асуудлаас болоод хохирж байгаа асуудал 3 янзаар байна лээ. За нэгдүгээр яг таны хэлж байгаа октоосоо бүр анханасаа заллин зүгээр макет үзүүлж байгаа хуурамч хүчгээрэнт үзүүлж байгаад ийм зүйл. За хоёрдугаарт яг барилгын зөвшөөрөлтөө боловч нөгөө компани одоо өөрсдөөс нь болоод янз бүрийн шалтгаанаас болоод барилгын ажил нь санхүүжилтээс болоод ч юм уу таг гаццсан, газрын маргаанаас болоод таг гаццсан ингээ явж байгаа юм. За дээрээс нь нэг бүлэг асуудал дахин төлөвлөлтийн асуудал. За дахин төлөвлөлтүүдийг нэг компаниудад ингээд өгцөн. Ийм 3 асуудлаас ингээд иргэд бас нэг ерөнхий байдлаараа байгаа. Тэгээд энэ хадгалам зээлийн оршооныг одоо асуудлыг шиг одоо боловсчихгүй тулд л одоо бас манай өргөдлийн байнгын ороо бас анхаарч яах ёстой вэ гэдэг зүйл бас одоо харцнаад байх шиг байна. Тэгээ энэ дээр бас манай хуулийн байгууллагуудын бас жоохон зарим үзэмжийн асуудал урч бас орсон тохиолдол байдаг. Илэрхий улаан цагаан залингийн гинтэргийн шинжтэй байж байгаа чи гэрээ байна гэ явдаг цаг алдуулдаг юмнууд бол байна. Ийм зүйлүүд бол ингээ байгаа учраас бас одоо энэ хууль эрх зүйн орчны юмнуудыг бас анхаарах. За цаашдаа ер нь бас энийг төрөөс одоо хуулийн байгууллагаар асуудлаа шийдвэрлэх гэсэн бас барилгын одоо компаниудын нэгдэл буюу энэ танхим дээр мэргэжлийн барилгын компаниуд өөр өөрсдийнхээ стандартыг тогтоож хамт энэ зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг хүмүүстэй бас энэ өөрсдийн нөлөөллөө үзүүлэх хэрэгтэй байхгүй. Энэ компаниуд нь бол иргэдийг хөргөд байна гэдгээ шудраг компаниуд нь сайн компаниуд нь хэлж явах хэрэгтэй.
Ингэж энэ бас зах зээл хамгаалагдана. За энэ бол одоо энэ хууль дээр яригдах зүйл биш. За давхар зардаг асуудал бол би өргөдлийн 1000 оны хилцүүлгийг сонсоод суужсэн. Бас эмзэглэмээр юм бил. 3 гэдэг бол бараг л нормал юм шиг. Зарим нь бол 5 зарцсан тохиолдол байна. За 3 жишээ давхар зарчаад тэгдэм билээ. Гурвангийн дуудуулзаад за барилгын материалын үн олон ийм юмуд өссөн учраас нэмж мөнгө өгвөл алинд нь мөнгө өгсөнд нь өгнө гэдээ явдаг. Нөгөө хоёр дээр нь болохоор шүүхтэд аваарай гэдэг. Шүүхтэд явахаар 2-3 жилийн дараа хүний мөнгийг зүгээр эргэлдүүлэх гэдэг нь шүү дээ. Өгнө л гэдэг. Тэгээ энэ чинь өнөөдрийн өгж байгаа 100 сая төгрөг 2-3 жилийн дараа ямар үнцэнтэй болох вэ гэдэг зүйлээ ярих юм бол энэ барилгын компаниуд чинь зүгээр хүний мөнгийг бас эргэлдүүлэхийн тулд давхар гэрээгээ давхар зараад байгаа байхгүй. Тэгээд дараа нь юм одоо тэгэхээр энэ бол уг нь анханасаа бол заллин болох. Энэ гэрээн дээр барилгын компаниудыг үүргэжүүлээд өчөж байгаа. Анханасаа энэ 9 тоод дээр захиалга аваад ийм одоо урьдчилгаа төлбөрийг авсан бол энийг улсын бүртгэгчдээр бүртгүүл. За энийгээ мэдсээр байж одоо энэ үүргээ зөрчиж дахиад захиалга авна гэдэг бол цаашдаа харин заллин мэлх гэмтрийг зүүлчлэх гэдэг юм уу иргэдийг одоо төөрөгдүүлж 2 дахь 3 дахь гэрээг хийсэн гэдэг байдлаараа энэ одоо иргэний хуулиараа явсан ч гэрээг хүчин төгөлдөр бас тооцоолох. За ер нь бол заллин мэлх гэмтрийг юм явж байгаа. За таны асууж байгаа асуудлууд буюу ямар мэдээллүүдийг болох гэр нөгөө энэ захиалга авсан мэдээлэлээс гадна барилгын баригдах газрын эрхийн бүртгэлийн мэдээлэл, кадастрын код, барилгын батлагдсан загвар зураг, батлагдсан зураг төсөв, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр, тэдгээрийн өөрчлөлтийн талаар мэдээлэл илт нээлттэй болно. Яг нэг гой макет үзүүлээ энд зогсоолтоо энд макеттэй гэж хагаад эхний байгууллагуудаа зарж захиалга дуусны дараа энэ дээр нь дахиад нарыг аагаад ногоон орон сууц биш хөрөө орон сууц болгоод өмнөх орон сууцуудаа захиалга аваад иргэдийг төөрөгдөв. За тэгэхээр энэ ингээд давхардахгүй энэ бүх зүйлүүдийг нь би ойлгочлаа. Энэ дээр одоо нэг хувь хүний нууцын асуудал байх уу? Одоо жишээлхэд нэг хүний газар ингээд нэг байр захиалцсан тэрийг нь одоо бас ингээд хин дуртай нь ороод үзэх боломжгүй ч юм уу нэг тэр асуудлыг зохицуулах бас энэ чинь нэг эмзэгэл асуудлын нэг л дээ. Маш чухал асуулт байна. Гэхдээ энэ зөвхөн одондоо гişүнэ эрхийн төлөвлөл нээлттэй байх юм. Өөрөөр хэлэх юм бол яг сайн зориг гэдэг нэр гарч ирэхгүй. Тэр 9 дот нөгөө өмнөх жишээг л ярив. 20 айлтаа тэр нэг орцтой орон сууцны 9 дот дээр би захиалга өгсөн бол захиалгатай л гэдэг эрхийн төлөвлөл гарна. Эсвэл банкны процент байна гэдэг. Ийм нэг одоо нэхэмжлийн шаардлагууд байгаа гэдэг ч юм уу ингээ эрхийн төлөв гарна гэхээс биш яг сайн зориг Пүрвжовын сайн зориг ч гэдэг юм уу одоо яг те Салдангийн одон туяа гэдэг нэр бол гарахгүй. Хоёлаа яарч ирсэн. Ийм зүйлүүд нь бол нээлттэй байхгүй л гэдгийг л